морин цагаас төрийн ёслол эхэлсэн байгаа. Тэгээд төрийн ёслол бол хэд хэдэн шаттай явагдсан. Нэгдүгээр богдыг үдийн ордноос нь төрийн ордон залах ёслол болсон. За хоёрдугаар цасан гарагийн морин цагаас төрийн ёслол эхэлсэн байгаа. Тэгээд төрийн ёслол бол хэд хэдэн үе шаттай явагдсан. Нэгдүгээрт бол богдыг үдийн ордноос нь төрийн ордон залах ёслол болсон. За хоёрдугаарт бол богд төрийн ордонд заларсны дараа одоо ноёд түшмдүүд төрийн ордонд цугларч богдод идээ цай бариад тэгээд богдод бол эхлээд бол одоо ерөөл өргөсөн байгаа. Даал ам цэрэн чимд шар цагаан хадаг нижгээдийг барьж богдын өмнө сөхрөн сууж ягаад ерөөл өргөсөн гэж түүхэнд тэмдэглэсэн байгаа. Энэ ерөөл нь бол одоо шинээр байгуулж байгаа төр маань хаш хаднаас одоо бат бих болор чулуунаас илүү тунгалаг тэгээд нэр алдран дэлхийд даяар одоо дурсаж байх ийм ерөөлийг эхлээд богд хаанд бол өргөн дэвшүүлсэн байгаа. За энэний дараа бол богд хаанд бол төрийн тамга, өргөмжлөл, за төрийн долоон эрдэнэ, за тэгэл одоо ном, судар, бурхан, тахилуудыг ийм өргөн барих ёслолуудыг хийсэн байгаа. Энийг хүн болгон нэг юм барьсан. Жишээлбэл хамгийн дөрөв гүн чагдарж бол одоо төрийн тамгыг богдын моторт өргөн барьсан байгаа. За энэ ёслолуудыг хийсний дараа бол богдын зарилгыг бол уншсан, анхны зарилгыг. За энийг бол одоо манай түүх хүчлэгд бол яг богдын хишиг тархаах зарилга гэдэг. Гэхдээ бол одоо энэ бол зөвхөн хишиг тархаах зарилга биш. Тусгаар тогтсон Монгол улсын эзэн хааны анхны одоо хууль ёсны баримт хичиг зарлиг гарч байгаа. Энэ зарлагт бол Монгол улс тусгаар тогтнолыг тунгалж байгааг мэдэгдээд төрийнхөө бодлого зорилтыг тодорхойлоод за монголчууд бүгдээрээ одоо энэ төрөө тойрон нэгтрахыг уриалаад тэгээд дараа нь одоо төрийн 5 яамаа байгуулснаа мэдгээд 5 яамны сайд түшмдийг томилоод тэгээ хамгийн сүүлд нь бол одоо хишиг тархаа тусгаар тогтнолыг байгуулахад үнэтэйгээ байгуулсан хүмүүст одоо хишиг тархаах олгох ийм зарлиг. За энэ зарлагыг уншсны дараа Монгол улсын засгийн газрын 5 яамны сайдуудад богд хаан одоо төрийн тамгыг гардуулах ёслол болсон. Тэгээд сайд болгон нэг нэгээрээ богд хааны өмнө очиж 3 удаа сүгдэж 9 удаа мөргөж тэгээд одоо богдын тамгыг